Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ өнөөдөр хамтдаа бясалгал хийцгээе. Бясалгал хийхээс өмнө энэ бясалгал нь юутай холбоотой бясалгал вэ гэхээр өнөөдөр 1 сарын 21 манай дэлхийн гариг ертөнцийн хувьд маш чухал үйл явдал болж байгаа. Энэ нь Парад планет гэдэг нэртэй буюу гариг ертөнцүүд 6 гариг нэг шугамд жигсэж байгаа. Дэлхийн огт оргон хувьд их ховор тохиолддог үйл явдал болж байгаа. Энийг юутай зөвлөж болох вэ гэвэл яг бид нар өөрсдийнхөө энергийг гариг ертөнцүүдийн энерги долгион давтамжтай холбож тохируулж өгснөөр яг тэр их шиг тэр камертонд нь нэг болж уусч байна гэсэн үг. Энэ нь Марс, Венера, Юпитер гэд олон хүч чадал өгдөг, биднэрт цаашид үйлдэх энерги өгдөг, цаашид үйлдэх зөн совин, мэдрэмж, хайр өгдөг, бас аз өгдөг дэлхийн ертөнцийн хувьд маш тийм өндөр хүчтлийн өдөр болж байна гэсэн. Тэгэхээр энэ өдрийг маш их талархалтайгаар хүлээж аваад аль болох чимээгүй орчинд, аль болох илүү ухамсар анхаарлаа зүрхэн чакран дээрээ цээжин хэсэгдээ төвлөрүүлээд би өнөөдөр яг юу мэдэрч байна те, юуг тавьж явуулмаар байна, харин юуг би өөрийн амьдралдаа оруулмаар байна гэдэг дээр анхаарч өөрийгөө ухамсартайгаар илүү сайн ажиглах өдрөө гэсэн үг. Тэгээд тэнгэр сайхан цэлмэг байх юм бол тэнгэр дээр болж байгаа тэр нэг гайхамшигтай үйл явдлыг харах боломжтой. Тэгээ харах боломжтойгоос бас гадна илүү өөрсдийнхөө intention, зорилтыг би энд байгаа шүү, би бас энэ үйл явдлыг хөндлөж байна, энэ энергиээс хүртмээр байна гэдэг зорилтоо баталгаажуулахын тулд сайхан сар гарахаар, од гарахаар сүү өргөчөж болно. Сүү гэдэг нь угаасаа бидний цагаан цайлган сэтгэлийн илэрхийлэл байдаг болохоор сүү өргөж тэр энергиээс гуйн авч байна гэсэн үг. Гэтэ тэгээгүй байсан ч гэсэн бид нар бясалгал хийгээд тэр төлөвт энэ энергийг мэдрэх гээд сууж байгаадаа л өөрөө биднэрээр маш их шинжлэлийн энерги урсан орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр таны амьдралд яг өнөөдөр илүү юу чухал байна? 3 зүйл дээрээ төвлөрөөд мэргэн ухаан юм уу, эрүүл мэнд юм уу, хайр юм уу, аз юм уу, шинэ боломж юм уу, эсвэл амьдралын утга учир юм уу гэд өөрт хэрэгтэй байгаа яг 3 зүйл дээрээ төвлөрөөд тэгээд энэхүү бясалгалыг хийж дуусны дараа тэр зүйлүүдээ тэр 3 зүйлээ өөрийн энергийн бөмбөлөд хамруулад бүгдээрээ дээшээ тэнгэр рүү илгээх болно. Тэгэхээр хамтдаа өнөөдрийнхөө бясалгалыг хийцгээе. Өнөөдрийн бясалгал нь өөрийн энергийг өөр бусад зүйлсүүдээс цуглуулan авах дээр төвлөрнө. Бид нар ерөнхийдөө бол амьдралынхаа хэв маягийн явцад өдөр тутмын амьдралын энийг рутинд өөрсдийнхөө энергийг багаар ийш тийш нь цацаа явж идэг. Магадгүй их ажилдаа санаа зовних, магадгүй их харилцаандаа санаа зовних, магадгүй их гадаад үзмжиндээ санаа зовних. Ер нь санаа зовнилтууд ийш тийшээ өсчиж байгаа бодол бүр бидний анхаарлыг таслан авч идэг. Харин анхаарал гэдэг нь өөрөө бас маш их тийм том хуралдсан энерги байдаг. Бид нэр бүхий л энергээ цуглуулж аваад чухал 3 зүйл рүүгээ буцаагаад чиглүүлж чадсанаар тэр энерги урсан илүү хүчтэйгээр, илүү зорилттойгоор зорилголуугаа чиглэн явах боломжийг олгож идэг байгаа. Тэгэхээр энэ хүү бясалгал нь маш амархан байх болно. Тэгэхээр хаач явж исэн хийх боломжтой. Тэгээ чимээгүй байдалд зүгээр офисынхаа завсарлагын үеэр ч байна уу,
Эсвэл гэлс орон дээрээ сууж байгаа ч байна уу, эсвэл машин дотроо төвчирч явахдаа ч байна уу хамаагүй зүгээр сайхан оройн чакрагаа нээж ин гэж бодоод тэгээд оройн чакрагаар чинь дамжуулан нөхцөл олзолгүй бурханлаг сайхан энерги надаар урсан орж ирж байна гэж төсөөлөд энэхүү бясалгалаа эхэлцгээе. За тэгэхээр хаан ч явж исэн байсан хамаагүй сайхан гарынхаа алгыг дэлгэж өгөөд зүгээр сайхан нуруугаа цэх болгож суугаад гүнзгий амьсгаа 3 удаа авцгаая. Оройн чакрагаа нээж байна гэж төсөөлөд огт оргой гайраг ертөнцийн нэг чигсаалт оршин энергийн том хүчтэй үүсгэж байгаа яг энэ цаг мөчид би тэр энерги бүрээс хүлээн авахд бэлэн байна. Нөхцөл болцолгүй бурханлаг хайрын энерги урсан орж ирж байна. Бүгдээрээ гарын алган дээр анхаарлаа төвлөрүүлье. Гарын алган дээр энерги төвлөрүүлсэн байгаатай уялдуулан үнцээж хэсэгтэй зүрхэн чакран дээр анхаарлаа давхар төвлөрүүлье. Өөрийн гэдэс хотоод хэсэг дээр анхаарлаа давхар төвлөрүүлье. Анхаарлаа байрсан чигтээ зөөлөн парнаяма дасгал хийцгээе. 2 удаа хамраараа амьсгалаад 2 удаа амаараа гаргана. Багаар хэвээ амьсгалтай оръё. Би бүх ертөнцөөс, бүх бодит байдлуудаас өөрийн энергийг татан авч байна. Миний энерги, миний гих зүйлсийн бүх зүйлс над руу буцан чиглэн ирж байна. Миний хайрын энерги намайг дүүргэж байна. Миний эрүүл мэндийн энерги намайг дүүргэж байна. Амар амгалан намайг дүүргэж байна. Миний гих боломжууд бүгд над руу чиглэн ирж байна. Би өөрийгөө дүүргэж байна. Нөхцөл олзолгүй хайрын энерги миний биш бүх зүйлсийг надаас аван одож байна.
Миний гэх бүх үр үндсэнд хязгааргүй өсөн өржих энерги хайрлж байна. Дээд ухамсар намайг энергиэр дүүргэж байна. Сансар огторгүй надад боломжуудыг миний гэсэн хамгийн зөв амархан чаргалтай замыг нээж өгч байна. Талархаж байна. Өөртөө талархаж байна. Амьдрах хүсэлтэй байгаадаа талархаж байна. Өдөр бүрийн агаарыг амьсгалж байгаадаа талархаж байна. Би өөрчлөгдөх чадвартай байгаадаа талархаж байна. Намайг харж хамгаалж явдаг бүхий л сайхуусан тэнгэрүүдтэй, онгодуудтай, өвөг дээдсүүдтэй талархаж байна. Өдөр бүрийг гайхамшигаар цэнгэлдэг дэлхийн ээжтэй талархаж байна. Би өөрийн тарсан буртарсан энергийг бүхий л ертөнцөөдөөс, бүхий л хүмүүсээс цаан өөрлөгөө дуудаж байна. Доод давтамжийн энерги долгион бүр надаас урсан гарч байна. Би өөрийгөө хоосолж өндөр давтамжаар дүүргэхэд бэлэн байна. Би зүрхээ сонсож өөрийнхөө гүний дотоод дуу хоолойтой хоршин амьдарч байна. Миний тарих айдсын хүлээс буяа бүрээс суллагдаж байна. Би өөртөө байна.
илүү хайрын энерги намайг дүүргэсэн байна. Энэхүү энергиэрээ би өөрийгөө дүүргэж байна. Энэ өрөөг дүүргэж байна. Энэ хотооныг дүүргэж байна. Дэлхийн ертөнцийг тэр чигтэн дүүргэж байна. Огт оргоёг дүүргэж байна. Би чамд хайртай. Би чамд үргэлж байгаа. Одоо цагийн энергиэр өөрийгөө дүүргэж байгаа. Би чамд талархаж байна. Анхаарлаа урууныхаа үзүүрүүд рүү хандуулъя. Гараа урдаа залбирсан мэт байрлалд аваад гарын дотроо энергийн бөмбөлөг үүсгэцгээе. Нүдээ анжиж болно, нээжж болно. Гарын дотроо үүсгэж буй энергийн бөмбөлөг томорж байна. Итгэвчж байна. Бүхий л гаригсан хүч чадлаар дүүрж байна. Гараараа бүгдээрээ толгоогоо цээж тогшоод өгье. Бүх идээс мэдрэлийн идээсүүд итгэвчж байна. Биднийг зангилж байсан, блоклж байсан идээс бүр урсан хайрлж байна. Цаашаа 2 гараа сайхан тогшоод өгье. Хамаг биеэ сайхан сэгсрээд өгье. Буцаад залбирсан хэлбэртэй гараа аваад энэ хүү энергийн бөмбөлөг дотроо өөрийн хүсэж буй 3 зүйлээ шингээгээд өөрийн эзэмшгийг хүсэж буй ур чадвар, эрүүл мэнд, шинэ боломжууд, урам зориг,
Эрэг давтамж төлгөө нийлэх бүхий шинэ учрлууд юу ч хийж болно. Таны төлгөөн давтамжинд таарах бүхий л таны зүйлс буцаан тань дээр ирж байна. Нөгөө энергийн бөмбөлгөө дээшээ огторгуйлуу нисгэе. Тэгээд өөртөө талархацгаая. Өнөөдөр 1 сарын 21-нд надтай хамт байж өөртөө цаг зав гаргаж энэхүү бясалгалыг дуустал нь хийсэн танд маш ихээр талархаж байна. Дахиад жоохон суумаар бол суугаад бие ажиглаад үзээрэй. Бие ажиглаад үзэх юм бол яаж бидний гар хүндэрж байгаа, яаж сайхан сэтгэл онгойж байгаа, бүх зүйл болондоо, бүх зүйл ирэндээ, бүх зүйл илаашрна. Миний юмс надаас хашааж холдоогүй. Сайхан шин итгэл үнэмшил сэтгэл зүйгээр бүгдээрээ өнөөдөр дэлхийн огторгын сайхан үйл явдлыг хүлээн авцгаая. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье, аж аргал хүсье. Баярлалаа, баяртай.